За ингээд гэрээсээ гараад явчихна. Энэ ингээд юм дөрөв шиг юм байна шүү. За энэ ингээд манай хажуугайл. Энэ манайх. За энэ ингээд миний машин. За энэ ингээд 3 бедрум буюу монголоор бол 4 байр шиг юм хаус байгаа. Ингээд энэ хаус бид нар энэ жил ихтэй нүүж ирсэн. Өмнө нь бол эрэхтэй бид нар арай өөр нөгөө байранд байсан байхгүй. Тэгээд арай жижигдээд бид нар ишээ нүсэн. Одоо дээд хавхартаа бол бүх тийм унтлагын өрөөнүүд нь байдаг. Доод хавхартаа хичээл хийдэг өрөө болон галтгоонд байдаг. За ингээд дараа гой гэрийнхаа тухай гой блог хийнэ. За ингээд би гэрээсээ гарч байна. Тэгээ энэ Австрали ингээд ерөнхий өдрийн юм гудамж төгжээ бол хайхтар байдаггүй. Гэхдээ хайхтар ч гэж ер нь бол юм гэр хороолол дунд бол бараг л байхгүй. Гэр хороол гэж хэлвэл би одоо загнаал хаус хороолол гэж хэлсэн шүү. Бас нэг австралч өөрөө ихэнхдээ л хаус юм чинь. За энэ болохоор ингээд зам харуулъя. Зам бол ингээд юм сайхан чөлөөтэй байгааз. Тэгээ энэ дэр явган үний зам. За энэ хамгийн наадлын игнээ болохоор ингээд дугуйн зам байхгүй. Дугуйн зам. Дугуйн зам аяга гоё шийдсэн байдаг. Яг манай гэрийн хажууд юм автобусны бодол байдаг. Айгу амар. Би автобусын цугаа явсан бол ингээд гэртээ буухтаа л ийшээ ирчин хотын тоо орох юм бол эсрэг тал руу ингээд автобусын цугаа явчихдаг. За тэгээд ингээд автобус аваад автобус ирэхэд би гараа ингээд ер нь бол өргөн. Автобуснаас хүн буухааргүй байх юм бол зогсохгүй явчихдаг. Авахгүй тэнгууд эренгүүд нь би гараа өргөнгүүд автобус ирээд зогсон. За тэгээд гоё юу вэ гэхээр автобуснаас гоё одоо нөгөө тэрэгэн цэртэй хүн, хүүхдтэй хүн сууж бод маш тав тухтай. Айгуу гоё өвтэйхэн одоо хүүхдтэй хүн бол ингээд тэрэгэн дээр түрэл хаашаач аваад явсан бас машингүй болоод бас асуудалгүй ингээд. За ингээд манай гэрх бол ингээд замын хажууд ойрхон байдаг байхгүй. Энэ болохоор баруун Австралийн River Vale гэдэг юм. Мөч хэм үү одоо монголоор бол дүүрэг хороол юм шиг байгаа. Тэгээд би нэг болохоор манай гэрийн хажуухан байхгүй. Би ер нь бол нэг 10 минут яваад сул нэг 8 минут ч яваад ирнэ. Энд чинь нэг юм хөөрхөн тоглоомын газартай. Гоёгац. Энэ айгуух таалагдчихтэй надад. Энэ болохоор ингээд нэг юм зөндөө тоглоомтой ингээд хүүхдүүд тоглоно. Цаана ингээд савлуур. Энэ тэгээд Австралийн надад нэг таалагдаад байгаа нь юу гэхээр энэ ингээд нэг махшардаг хэсэг байгааз энийг ингээд бүр хаа сайгүй хийсэн байдаг. Ингээд үнэгүй хэрэгжилж болдог. Тэр нэг гоё өнгөнгийн юмтай амч юм болохоор би тэн дээр ирж хаяа гэдэг байхгүй. За би жоохон ойрцоод харуулъя. Аюу хөөрхөө. Тэр нэг бөөрийнхий хэсэг нь болохоор яг л тэн дээр гараад йог хий гэсэн юм шиг нэг талбай зассан юм шиг гоё харагдаад байдаг байхгүй. Энэ нэг юм данх шиг хөрхөн хэлбэртэй байгааз. Тэнгүүд тэр шар бөөрийнхий дээр би очиж йогийн гуцаа тавьж агаад тасгал зарим хийдэг. Энэ хөөрхөө. За энэ ингээд парк юм байна. Энэ ямар газар вэ гэхээр leisure center буюу одоо энэ дээр нөгөө нэг усан бассейн фитнес тэгэл одоо йог, пилатес гэл бүх хичээл энэ дээр ингээд ордог тийм төв байхгүй юу. Австралид чинь бас нэг гоё юм нь болохоор иймэрхүү одоо газараа би машинаа төгсчих мартчихэж машинаа төгсчээд тэгээд цаашаа явъя. За тэгвэл иймэрхүү газараа болохоор нөгөө нэг юу байдаг байхгүй. Маш хямд үнээр ингээд сурж болдог. Одоо нэг удаа ингээд Монголд бол маш үнэтэй дээ ганцхан бассейн тустай үнэтэй гэдэг ч юм уу тий. Энэ миний ингээд байнга ирдэг парк. Бараг энийг хэлцэхгүй бол миний блог хийдэг орон зайгаа нэрлэчихэж бараг болно. Энд ингээд зөндөө сандал ширээ байдаг байхгүй. Тэгээд ийм гоё орчинтой. Тэгээд би энэ дээр ирээд ер нь алхаад иртээ. Өнөөдөр би камера тэгээд энэ камер тогтоогч аваа явж байгаа болохоор машинтай ичсэн. Тэгээ ийм гоё ногоон байгууламжийг энэ бол саяхан барьж дуусгасан. Бүр сайжруулад гоё болгосон. За тэгээ энэ болохоор манай нөгөө усан сэглэлтийн төв маань байна да. Энэ урт ногоон хэм үү цэнгэрх юм уу. Тэгэхээр энд болохоор ингээд Австралийн нэг даваа тал нь болохоор хүн амынхаа эрүүл мэндэд маш их анхаарч байна. Ерөөсөө одоо Монгол мөнгөөр нэг сарын 100 хэдэн мянгаар төлөхөд тэр нь одоо баг бассейн дээр үнэгүй. За бассейн хийчлээ, фитнес дээр үнэгүй. За тэгээд тэр йог, пилатес, боди баланс гэх юм одоо бүх хичээлтэй үн төлбөргүй ингээд бүгдэнд нь хамрагдаж болтон бүр хээр гоё. Одоо энэ leisure center орж би нэг кофе авчаад тэгээд одоо очиж гоё бичлэгээ хийхээр явнаа. Энэ ингээд талбай руугаа явж байгаа. За ингээд доторх нь ерөөхдөө нэг иймэрхүү юм уу те бас нэг хамаагүй хүн амтэн бичгээс би жоохон санаа зовоод байдаг болохоор ерөнхийдөө л энэ хүгээл харуулж шин ингээд нэг гоо ингээд хүмүүс ингээд ийм тэрэгтэй гадар аягүйх явдаг шүү дээ. Одоо өндөр настай хөл гармагтай хүмүүс тэгээд тэрэндээ суугаал хаа саггаа явж иж юм билээ. Энэ тэрэг бол аягүй гоё санагцсан. Нэг иймэрхүү. Гоор ингээд фитнес байна. За ингээд цаашаа болохоор ер нь усан сэлэлтийн газар нь байгаа ийм том. Цаашаа нэлээд том байдгийг. Жохон кофе авахгүй хүлээж нэлээд юм том төв байгаа. Гаднаа бас бассейнтэй, дотроо бас бассейн. За ингээд Австралид бас надад маш их таалагдж байгаа нь энэ одоо тэрэгцэртэй хүний зогсоол нь ингээд үргэлж
ямар нэгэн барилга байгууламж хойр үргэлж ингээд тэмдэглэгээтэй байждаг. Юу энэ дээр нэг машин тавих юм бол маш өндөр торгуултай. Тэгээд $500 гэдэг чинь Монгол мөнгөөр сая гаруй төгрөг торгодог. Австрал бол ер нь бол торгуулаараа бас энэ хатуу дүрм журамтай байлгаж чадчих байгаа ус гэж бодож байна. Хурд хэтрүүлэх юм бол бас та одоо хэр удаан хурд хэтрүүлсээс хамаарат торгуул төлнө гэдэг ч юм уу те. Тэгээ хүүхдийн сургуулийн ойролцоо ингээд 40 км цагийн хурдтай л явж болдог. Тэрнээс хэтрүүлэх юм бол бас нэлээд өндөр торгуултай. Тэгээ бас нэлээд хууль чанга орон тэгээ торгуулаар бол хүмүүсийг өстой үнэхээр хуйлаа одоо мэдрүүлж чадчихна. За одоо би ингээд буцаад машинаас юм аваад энэ гоё парк руугаа явна. Энд дээр очиод гоё та хэдтэй зориулсан маш гоё юм хөвлийн одоо дасгалыг хийнэ. Энэ паркт бас үнэхээр дуртай гоё юм бүр